Сайн байна уу? Ирсэн сувын заяа мэдчилж байна. Та бүхэнтэйгээ энэ удаагийн бичлэгээр уулзж байгаа маш их баяртай байна. За ингээд өнөөдрийн сэдэв болохоор нэлээд одоо хэрэгтэй чухал сэдвээр яриа гэж бодсон юм аа. За орчин үед одоо AI их хөгжиж байна. Chat GPT одоо хүмүүс их хэрэгжилж байна гэдэг ингээд яриад байгаа. Нэлээд одоо хөгжиж байгаа гэдээ яриад байгаа. Гэтэл одоо хэрэгжилж байгаа хүмүүс мэдээж байгаа ч гэсэн огт одоо хэрэглэхгүй ямар утга учиртай юм мэдэхгүй явж байгаа улсууд ч бас байгаа байхаа гэж бодож байна. Тийм хүмүүс бас олонж байж магадгүй гэж бодож байна. Тэгээ ялангуяа одоо тийм ээ за одоо AI ч гэдэг юм уу, IT ч гэдэг юм уу одоо тийм ээ энэ дижитал ертөнц одоо энэ компьютер тоног төхөөрөмжийг одоо залуу хүмүүс хэрэглэдэг гэж одоо хүмүүс боддог тийм ээ. Гэвчвэл тийм ээ орчин үед бол одоо тийм биш болоод байна тийм ээ. Ялангуяа нас явах тусам ялангуяа тийм ээ одоо 40, 50, 60 насныхан бол илүү залуу хүмүүсээс баг илүү тэр одоо учрыг ойлгоод илүү одоо ашиглах юм бол амьдралд илүү тавтай тухтай болох хийх гэж байгаа өөрийнхөө зорьсон тэр зүйлийг илүү хурдан амжуулах ийм боломжтой одоо цаг үед ирээд байна. Тэгээ тийм болохоор одоо өнөөдөр та бүхэндээ тийм маш одоо энгийн хэрэгжилж болох тийм ээ Chat GPT-г одоо яаж амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Одоо хүмүүс нэг их одоо айхтар одоо залуу хүмүүс хэрэгэлдэг, мэрэгжлийн хүмүүс хэрэгэлдэг ч гэдэг юм уу тийм ээ. Ингээ хүн дээр бодоод яваад байж магадгүй. Гэвчвэл одоо тийм биш ээ. Тэ ялангуяа хижээл насны хүн бол ингээ хэрэглэх юм бол амьдрал нь илүү их одоо тийм ээ амар хэлбэр тавтай болно гэдэг ингээд онцон шилмээр байна. Тэгээ энэ талаар ингээ та бүхэнтэйгээ өнөөдрийн бичлэгээ хуваалцъя. Ягаад 50-60 насныхан Chat GPT-г сурах ёстой гэж гэсэн ийм асуулт тавья. За тэгээд энд нэгдүгээрт нь тийм ээ ямар нэгэн зүйлийг одоо хайхад илүү хялбар болно нэгдүгээрт. Жишээлбэл ямар нэгэн зүйлийг одоо хайхад хялбар болно гэдгсэн тийм ээ. За одоо энэ дээр би жишээ олгоод одоо за Улаанбаатарын цаг агаар за би танд юугаар туслах вэ гэдээ ингээ асуусан байна тийм ээ. Тэгэхээр за Улаанбаатарын цаг агаар хэлж өгнө үү гэдээ би ингээ биччихлээ. За тэгэхээр одоо энэ Chat GPT маань одоо энэ хайж ин тийм ээ. За Улаанбаатар хотын 2025 оны за энд ингээ гараад ирлээ. Улаанбаатар хотын 2025 оны 4-р сарын 19-ны өдрийн цаг агаарын мэдээг хүргэж байна гэдэг чинь. За өдөртөө 18 градус өвөршин, шөнөдөө 0 градус, салхи 6.9 м/сек-ийн хурдтай, чигшил 50%, UV индекс 11, нар мандах нь 5 цаг 56 минут, нар жарах нь 7 цаг 48 минут. Гэт ингээд маш нарийн тодорхой ингээд гараад ирнэ. Тэгэд үнэхээр одоо ингээд энэ аливаа нэгэн зүйлийг одоо хайхад маш их одоо тодорхой гарч ирж байгаа. За хоёрдугаарт нь болохоор тэгээ бид нар одоо мессенжерийг хэрэглэдэг шүү дээ тийм ээ. Мессенжер. Одоо Chat GPT-гээр одоо харилцан яриа үүсгэх нь асуугаад хариултаа аавна гэдэг бол нэг их ялгаа байхгүй. Тийм болохоор илүү одоо хэрэглэхэд амар байдгаа гэсэн үг. Chat GPT-ийн хувьд болохоор одоо мессенжерс нэг тийм ялгаа байхгүй. Ингээл адилхан яг ингээд одоо асуугаад хариулаад тийм ээ бичээл хариулаад ингээ явдаг. Тийм болохоор нэг их ялгаа байхгүй учраас илүү одоо тийм ээ хэрэглэхэд хялбар байдаг. Зарим хүмүүс болохоор тийм ээ одоо гар утсан дээр ч юм компьютер дээр хурдан шивдэх хүн байдаг. Зарим нь болохоор одоо шивхэд хэцүү учраас асуулж чадахгүй юм байна гэж бодож магадгүй. Гэвч тийм ээ одоо энэ Chat GPT-гээр өөрийнхөө дуу хоолоогоор одоо асуух боломжтой байдаг. Заавал бичгүүгээр дуу хоолоогоор асуух боломжтой байдаг. Өөрийнхөө одоо аль мэддэг хэлээрээ асууж болно тийм ээ. За дараад нь болохоор аливаа зүйлийг хэд илүү одоо хурдан хийх боломжтой болно. За жишээлбэл тийм ээ одоо өөрийнхөө ажил амьдралдаа бас ингээд хэрэгжүүлэх боломжтой. Одоо интернетээр бараа зардаг хүн байлаа гэж бодъё. Эсвэл ямар нэгэн одоо барааг борлуулахыг одоо хүсэж байлаа гэж бодъё тийм ээ. Тэгээ тэр үедээ бол одоо асууж болно тийм ээ. Барааг яаж хурдан зарах вэ гэдэг одоо асуучлаа тийм ээ.
За тэгвэл одоо энэ зөвлөгөөнүүд гараад ирлээ. За бараа одоо хурдан зарханд ийм зөвлөгөөндийг ойлгоорой гэдэг тийм ээ одоо хэлдэг. Зах зээлээс ойлгох хэрэгтэй. Хэнийг яг гол одоо хэрэглэгчээ болгож чинь тийм ээ. Нас хүйс одоо сонирхол байршил нь ямар байна? Тэг өрсөлдөгч маань одоо хэрхэн юуг зарж байна гэх мэтлэнгээр. За хаана яаж зархаа гэдгийг одоо зөв сонгох хэрэгтэй гэх тийм ээ. Одоо маркетингийн ажлыг одоо тий сайн зөв хийх хэрэгтэй гэдэг. За жишээл одоо урамшууллын одоо аль болохоор үнэ одоо өрсөлдөгч хэмжээнд аваач гэх мэтчлэнгээр тий. Хоёрыг авбад нэг нь өнгөө. Өнөөдөр захиалбал хүрүүлт өнгөө гэх мэтчлэнгээр. Ингээд одоо энэ би одоо ямар нэгэн барааг зарж мөнгөтэй болохыг хүсэж ивэл одоо энэ барааг зарж борлуулах зөвлөгөөг одоо өгдөг байх нэ. За ингээд бидний хувьд болохоор энэ хүүхдүүд маань том болоо тустай гараад эсвэл одоо ишээ тишээ сургуульд яваад тэгэд одоо асууж ярилцах тийм хүмүүс маань ингээд цөөрөд ирэн шүү дээ тийм ээ. Тэгээ тэр үед бол одоо яг чат GPT-гээс ямар нэгэн зүйлээ одоо асууж ярилцах тийм ээ хань болгож ярилцах гэдэг юм уу ийм зүйлийг бас хийх боломжтой байдаг. За жишээлбэл одоо хүүхдээсээ асуухад өө та одоо ийм зүйлийг мэдэхгүй байхдаа яадаг юм бэ ч гэдэг юм уу. Завгүй хахад ядаргаатай энэ ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар одоо хэн нэгэнтэй харилцах ихээр завгүй ч юм уу одоо төгшөөдөг ч юм уу тийм ээ одоо харилцах боломжгүй тэр үед бол чат GPT маань бол одоо хизээд юу ч асуусан маш одоо ээлдгээр одоо нарийн тодорхой хэлж өгдгөө. Тэгэд асууж байгаа зүйлээ маш одоо тодорхой сайн хэлж өгөх юм бол илүү одоо нарийн сайхан яриаг өрнүүлж болдгоо. За тэгвэл одоо яаж яриа өрнүүлж болдог талаар бүгдээрээ авч харж үзье. Сайн уу? Тантай юм ярьж болох уу? Тэгэлгүй яриа. Чи ямар нэг зүйлийн талаар ярьж, асуулт асууж, эсвэл зөвлөгөө авахыг хүсвэл хэлээрэй. Би туслахад бэлэн байна. Баярлалаа. Яг үнэн. Хэрэв чи дахин ямар нэгэн зүйл асуух, ярилцах, эсвэл тусламж хэрэгтэй бол ямар ч цагт хэлээрэй. Би үргэлж туслахад бэлэн шүү. Баярлалаа. Аялалд явмаар энэ хаашаа явбал зүгээр болоо. Аялал хийхэд олон гайхалтай газар бий. Хэрэв амралт, соёл, байгальгэт төрөл бүрийн туршлага хүсвэл Ази, Европ, Америкийн олон улс орн бүгд өөр өөрийн өвөрмөц соёл, үзэсгэлэнт байгальтай. Жишээлбэл Япон, Солонгос, Итали, Франц, Айну, Австрали гэд олон сонирхолтой газар бий. Чи юуг илүүтэй сонирхож байгаасаа хамаарат өөр газрыг сонгож болно. Хамгийн чухал нь өөртөө тохиромжтой, сонирхолтой газрыг сонгох нь хамгийн сайн. За баярлалаа. Дараа дахиад юм асуухаар бол асуунаа. Маш сайн. Хизээч асуух зүйлтэй бол дуртаяа ярилцъя. Баярлалаа. Сая сонсон байхаа тийм ээ. Одоо ингээд асуухад маш одоо ээлдгээр нарийн тодорхой одоо хариулж өгч байна. Тэгээд мөн одоо энэ саяны бид хоёрын ярьсан зүйл маань одоо энд ингээд бичиг болоод үлдчихэж байгаа. Тэгээ энэ манай одоо монголоор хүртэл ингээд сайхан яриад хизээч асууж болно, дуртаяа хариулах болно гэж ингээд маш ээлдгээр хариулж байна. Хизээч ярилцах хүссэн тэр үед маань одоо маш ээлдэг сайнаар одоо ярилцаж өгөх нэ. Тэгээд ийм одоо сайхан талуудтай. Тэгээд гэртээ ганцаараа байхдаа ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлийг сонирхож ярилцмаар асуумаар санагдах үедээ чат GPT-гээс одоо ярилцаж асууж болох нэ. Чат GPT-г компьютер дээр хэрэглэж болно, гар утсан дээрээ хэрэглэж болно. Аль алингаар нь хэрэглэхэд маш одоо хялбар амар байдаг. За бүгдээр тэгвэл гар утсан дээр одоо яаж суулгах вэ гэдэг талаараа ингээд авч үзье. App Store руугаа орлоо. За тийм чинь хайх хэсэгтээ болохоор чат GPT гэд бичээд ингээд за хайлт хий чинь. За тэгэхээр одоо энд ингээд аппликейшн гараад ирнэ. За ингээд тэгээ бид нарыг одоо хэрэглэхийг зорж байгаа маань болохоор энэ чат GPT гэдэг энэ тийм цагаан дээр хараад бичсэн юм логотой аппликейшн байгаа. За энийг одоо дараад өгнө. За тэгээд open. Гэт хий чинь. За continue. За тэгээд одоо ороод ирлээ тийм ээ. Тэгээд
одоо энэ дээр Apple-аараа үргэлж эсвэл одоо Google хаягаараа яах юм гэдэг ингээ асууж ий тийм ээ. За тэгвэл одоо Google хаягтаа бас Google хаягаараа ороод өөрийнхөө одоо хаягийг бичээд оруулаад аккаунтаа нээчихнэ. За тэгээд ороод ирснийхаа дараа бүгдээ өөрсдийнхөө тэр сонгох гэдэг хэлээ сонгож болно. За жишээл одоо энэ энэ аппликейшнийхаа language-ийг сонгох дээр нь болохоор монгол хэлээ сонгож болно. За монгол дараад монгол хэлтэй одоо ийм тайлбартай гараад ирнэ гэсэн үг. Гар утсан дээр ч асуулт асуугаад хариултаа авч болно. А мөн одоо харилцан ярилцж болно. За харилцан ярилцахдаа болохоор энэ бөөрөхийн одоо цагаан байгаа ш тийм ээ. Энэ бөөрөхийн цагаан дээр дарах юм бол одоо харилцан ярианы эко маань гарч ирнэ. Сайн уу? Танилцсандаа баяртай байна. Бид хамтдаа гайхалтай ажил хийнэ гэж бодож байна. Бид хаанаас эхлэх вэ? Сайн байна уу? Баярлалаа. Бас ингээд зургийг ингэж хувиргаж болдог. Жишээлбэл би одоо өөрийнхөө зургийг дараад ингэ орууллаа. За энэ зургийг хөөрхөн болгож өгнө үү гэдээ ингэ оруулчлаа. За тэгэхээр ямар одоо үр дүн гарах нь бүгдээрээ харъя. Би сая зүгээр одоо тийм одоо хүүхчийг тогтож үзлээ. А тэгэхэд бол өөрийнхөө зургийг байгаа зургийг дараад тэгээд энэ зургийг одоо хөөрхөн болгож өгнө үү гэсэн чи ийм одоо болгож чинь тэгээд миний харахад гэсэн бүр гоё хөөрхөн зураг болцсон байна. За энэ дээр тэгвэл лайк дарчээ. За тэгээд лайк дарсан чинь санал хүсэлт өгсөнд баярлаа гэж ингэж гарч ирж байна. За ингээ гих мэтлэнгээр тийм ээ одоо энэ чат GPT-гээр тийм өөрийнхөө одоо хүсэж байгаа ажлыг амжуулах, зургийг өөрчлөх гэх мэтээр янз бүрийн зүйлийг одоо хийж амжуулж болох нэ. Чат GPT-гээс өөрийнхөө сонирхож байгаа зүйлийг одоо асуугаад хариултаа авч болно, ярилцаж болно, тий зургаа өөрчилж болно гэдэг ингээ янз бүрийн одоо тийм ээ бидэнд хэрэгтэй зүйлс байгаа юм байна. А тэгээд энэ дээр одоо нэмж хэлэх зүйл юу гэхээр хамгийн гол нь тийм ээ өөрийнхөө мэдхийг хүсэх зүйлийг маш тодорхой одоо асуух юм бол тодорхой хариултыг авч чадна. За жишээлбэл одоо энд хараад үзье. Одоо энэ тийм ээ эрүүл мэндэд сайн хоол хүнс эрүүл мэндэд сайн хоол хүнс гэхлээрээ одоо тийм ээ нэлээ одоо ерөнхий асуулт болчих тийм ээ. За хэрвээ ингэж одоо асууж мэдээж болох ч гэсэн за бүр одоо наривчлаад дарал текстийг хүн юу идвэл зүгээр вэ гэдэг юм тийм ээ. Одоо дарал текстийг ямар өвчтэй тийм ээ. Ямар өвчтэй. Тэгээд ямар өвчтэй хүнд ямар хоол зүгээр вэ гэж ингэж нарийн одоо тодорхой асуух юм бол илүү тодорхой сайн хариултаа авч чадна. За жишээлбэл гоё кино санал болгоно гэхийн оронд тийм ээ. Гоё кино санал болгоно гэхээр бас нэлээ одоо нийтлэг асуулт. А гэхийн оронд за жишээлбэл гэр бүлээрээ үзэх энедмийн кино санал болгоно гэх мэтлэнгээр одоо асуухчгаа зүйлээ илүү одоо нарийн сайн тодорхой асуувал илүү тодорхой хариултыг хийж чадна. Тэгээ хэрвээ одоо ингэж асуусан тохиолдолд ингээд бүх юм маш одоо юм тодорхой нарийн одоо гараад ирж байгаа тийм ээ. За тэгвэл өшөө бүр нарийн асууж байна. Одоо 10 настай хүүхэд үзэх энедмийн кино санал болгоно гэх мэтлэнгээр одоо асууж болно. Тэгэх юм бол одоо ингээд бас тодорхой гараад за гэх мэтлэгээр одоо бүр яг тий насын бүр маш тодорхой ямар жанрын төрлийн кино юм бэ гэдэг нь маш ингээд тодорхой асуух юм бол ингээд хариултууд гараад ирнэ. За ингээд энэ мэтлэнгээр одоо чат GPT-гээс эхлээд тийм ээ одоо өөр баг багаар ингээд амьдралдаа хэрэгжүүлээд дадлгажлаад явах юм бол өөр бусад одоо тийм ээ програм дээр ажиллах AI-г ч гэсэн одоо
хийгээд ажиллуулад өөрийнхөө одоо амьдралд хэрэгжүүлээ явахад илүү одоо хялбар дөхөн болноо. Тэгэд энийг өмнө би хэлсэн тийм ээ. Илүү одоо залуу хүмүүсийн хийх ажил гэж ингээд орхиж болохгүй. Бүр тийм нас явах тусам илүү одоо тийм ээ энэ сурч мэдээд одоо амьдралдаа хэрэгжүүлэх юм бол таны амьдрал илүү одоо тийм ээ амар хялбар юм сайхан болох нэ. За ингээд энийг үзэж байгаа хүмүүс тийм ээ өөрийнхөө одоо аав, ээж, ах, дүүс тийм ээ өшөө одоо сонсоосоо гэж хүссэн найз нөхөд байх юм бол энийг одоо хэлж дамжуулаарэ. Тэгээд та бүхэндээ дууслан одоо хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ дахин уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.